За. Энэ бичлэгийг үзэж байгаа өглөө өдөр оройн мэндийг хүргье. За өнөөдөр бүгд юу ярилцах вэ? Хүчний төрлүүдийн тухай ярилцсан. Байгаль дээр байгаа нийт хүчийг бид нар ер нь нийт дөрвөөс ихт хуваагаад байгаа. За нэгдүгээрт нь гравитацийн хүч. Хоёрдугаарт нь цахилгаан сорон зун хүч. Гуравт нь болохоор зэрэг цөмийн strong буюу хүчтэй хүч. За тэгээд дараа нь болохоор зэрэг weak force буюу цөмийн сул. Юу гэдэг цөмтэйгээ харьцуулах юм бол харьцангуй сул юм хүчээс дөрөв хүчинд хуваагаад. Тэгээд өнөөдөр миний таарт ярих гэж байгаа хүчнүүд бол ерөнхийдөө бүгдээрээ нийтдээ энд хамаарагдана. Тэгээд энд хамаарна. За гравитацийн хүч гэдэг юм бол mass buoy-ийн хоорондын таталцлын хүч шүү дээ. Энэ хүчийг Ньютон тодорхойлсон байдаг. За G-г үрждэг нь m1 m2 хуваах нь тэр биеийн хоорондын зайныг хавтрат гэсэн юм томьёогоор илэрхийлж байгаа. За цахилгаан сорон зун хүч гэхээр цахилгаан орны зүгээс үйлчлэх хүч, сорон зуурын зүгээс үйлчлэх хүч гэж байгаа. За бид энийг юу харах үзэг байгаа. Тэгээ би таарт яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо ингээд би энэ үзгийг бариад байна шүү дээ, тийм үү? Энэ үзгийг бариад байна. За энэ үзэг чинь энэгээр хөдөлгөөд байна. Энд би ерөөсөө яг миний хийгээд байгаа зүйл юу вэ гэхээр би энийг барьж гинэ гэдэг нь өөрөө үндсэндээ цаанаа бид юу гэж ойлгох вэ гэхээр атомын төвшөнд болохоор миний энэ хурууны арсны маань одоо энэ атом молекулууд энэ үзгийг бүрдүүлж байгаа атом молекулууд харилцан үйлчлэлцээд тэгээд энийх нь үдэнд би энийг бариад ингээ хөдөлгөөд ирүүлээд байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр үндсэндээ бидний одоо ингээд амьдрал дээр таарж байгаа дийлэн хүч маань цахилгаан сорон зүүж болчиход байгаа байхгүй юу? За тэгэхээр ер нь бүгдээр эдний хүчний тухай ярилцсанаа гэж ойлгочихъя. За цаасаа минь. Эхлээд ярилцах хүч нэгдүгээр хүч маань юу вэ гэхээр хүнд дэвшний тухай ярилццгаая. Вау. Жохон мохоч шүү дээ. Хүнд дэвч харагдаж байгаа бох те. Энэ хий өсөг шүү. Хүнд дэвчээ гэж. Хүнд дэвч гэж ямар хүч вэ? Хүндийн хүч гэж ямар учиртай хүч юм бэ? За яг ингэж ангид байж байгаад асуусан болов нь асуумаар байла. Даач. Зааж байгаад асууж хөөх байхгүй юм да. За хүндийн хүч гэж юу хэлэх вэ гэхээр дэлхийн газар дээр байгаа масстай бий болгоны дэлхийд доошоо татаад байгаа шүү дээ, тийм үү? Үндсэндээ бол яг таталцлын хуулиар болохоор бий ч гэсэндээ дэлхийд татаад байгаа юм. Тэгэхээр энд байгаа m гэсэн масстай биеийг энд байгаа ахаад нэг m масстай бие. За энийг m1 m2-оор тэмдэглэж. Энэ хоёр бие чинь нэг нэгээ татаад идэх юм биш үү? Тэгэхээр хэрвээ энэ дэлхий дээр энийг дэлхий гэж ойлгоё. Энэ бол дэлхий дээр байгаа чи. Нэгд чи дэлхий дээр байгаа. Чамд масс байгаа юу? Байгаа л хэлгүүдээ тий. Чамд масс байгаа. Дэлхийд масс байгаа юу? Мэдээж байгаа. Тэгэхээр энэ хоёр масстай бие нэгийг татчих байгаа гэсэн үг тийм үү? Тэгээд энэ хүндийн хүч гэдэг байгаа юм болохоор зэрэг дэлхийн зүгээс чамайг татчих байгаа энэ хүчийг хүндийн хүч гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За энийг бид нэр хүүхэд тогтоо ер нь сурдаг та дундаа ингэ сурдаг. F тэнцүү mg гэсэн томьёогоор бодож болоод байгаа. Энэ вектор хэлбэрээр нь биччихлээ. Вектор хэлбэр гэдэг нь болохоор чиглэлийн оролцоолоо бичиж байгаа гэсэн үг. Хэрвээ скаляр утгаар нь буюу зөвхөн энэ хүчний хэмжээний тухай ярьсан бол би F тэнцүү mg гэдэг сумыг наваад бичсэн байгааг анзаарах хэрэгтэй. За хоёрт нь миний ярмаар байгаа хүч юу вэ гэхээр ямар хүч байгаа вэ гэхээр за энийг тулгуурын хүч гэж нэрлэдэг байна. Тулгуурын хүч гэж нэрлэдэг байна. Өөрөөр нормал хүч гэж нэрлэдэг. Та нарын хичээлүүдийг үзээд дэвтэр ном дээр сайн тэмдэглэж аваарай. Нормал хүч болон тулгуур хүч. За энэ хоёул бол хоёулаа адилхан хүч юм байна. Өөр өөр нэрлэлээр нэрлэж байна. За тэгвэл энийг би та нарт өрсөлдөж үзүүлээ л та. За энийг нэг юм гадаргуу гэж ойлгоё. Энэ гадаргуу дээр m гэсэн масстай бие дээр нь авчиж тавьчлаа. Энэ масстай биеийг дэлхийд татж байгаа юу? За энийг газрын гадаргуу гэж ойлгочих л доо тийм үү? Тэгвэл чамайг дэлхийд татж байгаа юм чинь масстай биеийг чсэн дэлхий татж байгаа юм биш үү? За би татж байгааг нэгэ доош ингээд урч. mg
вектор хэлбэрээр нь бичлээ. Чиглэлийн оролцуулаад биччихлээ. Дээшээгээ газар дээр би одоо ингэдэг үзгийг энэ төвтөд ширэн дээр тавьчлаа тийм үү. За энэ цаасан дээр тавьчлаа. Цаас маань өөрөө ширэн дээр байгаа. Тэгээ дэлхийн чинь татаад байгаа юм бол ичүүг нь доошоо унах хэвээр тий. Чамайг оосрлоод татах юм бол чи тэ татуулж байгаа чи рүүгээ явна шүү дээ. Гэтэл замд нь ширээгээд байгаа энэ зүйл чинь гарч ирээд чамайг доороос нь яг адилхан хүчээр дээшээгээ түлхэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёр хүчний үйлчлэл тэнцэж байгаа учраас энэ дээр тавьсан байгаа ямар ч бие байранда байгаад байгаа хоноо шүү дээ. Тэгэхээр тулгуурын хүч гэдэг нь болохоор энэ гадаргуугийн зүгээс энэ маста бид үйлчлээд байгаа хүч юм байна гэж болох. За тэгэхээр би нэг гадаргуугаас нь эхлээд дээшээгээ чиглэж байгаа ийм хүч шүү гэж биччихье. Энийг n үсгээ тэмдэглээд байна. Тэг яагаад n-ээр дэлгэхтэй тэмдэглэдэг вэ гэхээр нормал гэсэн үгний уртлын үсэг гэдээ ойлгочих хэрэгтэй. Тэгээд энэ нормал хүч маань болохоор энэ гадаргуудаа үргэлж 90 градусын үнцэг үүсгэж байгаа. Гадаргуудаа перпендикуляр байдаг гэсэн үг байхгүй. Нормал гэдэг үг нь өөрөө перпендикуляр гэсэн санааг агуулж байгаа. Тэгэхээр энэ нормал гэдэг хүч маань гадаргуун зүгээс дээр нь тавьсан байгаа бид үйлчилж байгаа хүч болохоор үргэлж гадаргуудаа 90 градусын үнцэг үүсгэсэн байх хэрэгтэй. Тэгэхээр би нэг энэ тэгшгэн ийм гадаргуу гэж үзэх юм бол энэ хүч 90 градус үүсгэсэн байна уу? Үүсгэсэн байна. Энийг 90 градус байгааг харч. 90 градусын үнцэг үүсгэсэн хүч дээшээ хөлчилж байгаа гэсэн. За энийг болохоор тулгуурын хүч буюу нормал хүч гэж нэрлэдэг баг нэ. Окей. За 3 дахь руу оръё. 3-т миний та нартай ярилцмаар байгаа хүч болохоор үрэлтийн хүч байна. Үрэлтийн хүч. Хүй. Үрэлтийн хүчнээс та нарт энийг ярья. Үрэлтийн хүчийг би 4-т нь ярья заяа. 3-т нь болохоор юуг ярих вэ гэхээр энийг олсны татах хүч гэж нэрлэе. Олсны татах хүчийн тухай ярив. Энийг өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэхээр tension force гэж нэрлэдэг. За тэгээд tension force зан T үсгийн томоор биччихье. Тэгээд хүчийг force гэдэг байгаа тийм үү? За tension гэдэг нь болохоор эрчлэх гэдэг юм уу? Эрчлэхийг ярьж байгаа гэж ойлгоё. За ингээл та би нэг юм гадаргуу дээрээс гадаргуугаас таазнаас ч юм доошогоо уяа унжуулад энэ уйдсан байгаа биеэсээ утаснаасаа ийм маста биеийг зүгээд унжуулчих. За энэ бие тэгэхээр чинь маста байх нь шүү. Маста. Тэгээ энийг унжуулчихж байгаа юм чинь доошогоо дэлхийн энийг чинь татаад байгаа. Дэлхийн энийг mg гэсэн хүчээр татж байгаа гэсэн. Дээшгээ хангааж байгаа юм юу? Олсон шүү дээ. Тэ? Олсож өөр юм хангаагаад байгаа юм уу? Үгүй. Олсон. За тэгэхээр энэ олсон татж байгаа хүчийг болохоор би T үсгээр тэмдэглэе. Tension force гэсэн утгатай байна шүү тийм. За тэгээд энэ биеийг олсон дэшегээ татаад байгаа учраас энэ чинь нэг доктортой байгаад байгаа нэ гэсэн. За хэрвээ энэ ингээд доктортой зүгээр ингээд унжуулаад байж байгаа юм бол Ньютон 2 дугаар үлийг эндээд бичиж үзье л та. Ньютон 2 дугаар үл гэж юу юм? Хариултаа. Чи зүгээр яг хариулаад. За хариул. Тэ чи сонсох юмч боломж байхгүй. Гэтэ би чам зүг хариулсан гэж бодож байгаа зэ. Юу гэхээр Ньютоны 2 дугаар хууль ёсоор бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэр хүч нь энд байна. Тэгээ энэ нь болохоор m-ийг агаар үзүүлсэндээ тэнцүү. M нь юу юм? Масс. Тийм ээ? Энэ F гэдэг байгаа хүч чи юу юм? Нэг хүч юм уу? Энэ урд ногын тэмдэг юу юм? Энэ тэмдэг чи сума гэж математик дээр нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлбэл энэ бид үйлчлэж байгаа бүх хүчнүүдийн нийлбэрийг энэ талд нь бичээд байгаа байхгүй юу? Бүх үйлчлж байгаа хүчнүүдийн нийлбэрийг энд аваад энэ бүх үйлчлсэн хүчний нийлбэр хүчний чиглэлийн дагуу энэ m масстай бий чинь хурдталтай болоод хөдлөөд идэг байна шүү дээ. За тэгвэл энийг бичил та. Энэ А гэдэг чинь хурдтал шүү дээ. За би хэлсэн шүү. За тэгвэл энэ бид үйлчлж байгаа хүчүүдийг яг энэ тохиолдолд бичье. Энэ бид үйлчлж байгаа хүчнүүд юу вэ? Олсны татах хүч байна. Нэмэх нь хүндийн хүч байна. Энэ маань тэнцүү, m-тай тэнцүү болох нэ. Wow, easy. Easy юм биш үү те?
Одоо тэгээд энийг бичсэн байгаа энэ дэжлэл болохоор вектор буюу чиглэлийг нь хараахан тооцоогүй байгаа тэгштгэл байна. Би энийг бодохын тулд яах ёстой вэ гэхээр чиглэл тооцоод векторуудыг проекцлоод тэрнийхээ дараад нь тоо отоогоолж бодно. Тэгэхээр би бол энд ерөнхий тэгштгэл бичиж байгаа гэсэн. За энийг проекцлээ л доо. Проекцлахын тулд яах ёстой вэ гэхээр би тодорхой тэнхлэг сонгож аваад эерэг чиглэл, сөрөг чиглэл оноох хэрэгтэй. За би энэ дээшээ чиглэлийг нь эерэг гээд авчих. Чи доошоогийн нэгээр авсан ч болно. Тэгэхээр хариу эцсийн дүндээ дүрхгүй. За энэ би үйлчилж байгаа хүч нь Т маань дээшээ чиглэж байгаа юм байна. Тэгэхээр эерэг тэнхлэгийн дагуу юм чинь нэмэх Т. Энэ mg чинь эерэг чиглэлийн эсрэг чиглэлд байгаа юм чинь хасах тэнхтэй аваад хасах mg тэнцүү энэ биеийг би 50 байгаа гэж энэ тохиолдолд үзээд байгаа тийм үү. Тэгэхээр хурдталгүй байгаа гэж ойлгож байна. Хурдтал. Вау. Хурдтал гэж юу юм бэ? Тэнцүү юу вэ? Нэгж хугацаанд дах хурдны өөрчлөлтийг хурдтал гинэ гэсэн тодорхойлолт байгаа. Тэгээ энэ бие чинь хөдлөхгүй ингээд 50 байж байгаа бие юм чинь хурдтал байхгүй. Өөрөөр хэлбэл 0-ыг хуваах нь Т болчлоо гэсэн. Т чинь хурдтал нь Т болчлоо. Тэгээ нэг 0 болгочлоо. Тэгэхээр энэ бие эцсийн дүндээ утасны татж байгаа хүч нь доошоо татаад байгаа хүндийн хүчтэйгээ тэнцүү юм байна гэсэн үр дүнг бид Ньютоны 2 дугаар хуулиас гаргаж авлаа. Баяр хүргэе. Энийг надтай хамт хийсэн бол юм байна. Дараад нь энчээ бичиж. Энэ дээр бид нэг адилхан юм хийн штэ. N нэмэх нь mg тэнцүү юм аа. Өнөө. Одоо тэг чиглэлээ аваад сонгочих. Вау, энтэй адилхан нэмэхээр аваад дээшээгээ нэмэхээр аваад ботчих л тоо. Тийх үү. Тэгвэл n хасдаг нь mg тэнцүү тэг n тэнцүү mg. Энэ доошоо газраас тулаад байгаа хүч нь дэлхийн татж байгаа хүндийн хүчтэйгээ адилхан юм биш үү? n тэнцүү mg. Гайхалтай. За, дараагийн юугаа бичье. Хүчээ бичье. Үрэлтийн хүч. Энэ үрэлтийн хүч гэдэг байгаа зүйлийг би л айгүй чухал хүч гэж боддог. Яг үндэ айгүй чухал хүч байхгүй. Бид нар алхаж гიშгэж явахын тулд заавал үрэлтийн хүч гэдэг зүйлийг л ашиглахаас аргагүй байдаг. За. Үрэлтийн хүч гэж ямар хүч вэ? Үрэлтийн хүч гэж ямар хүч вэ? Ямар хүчийг үрэлтийн хүчээс нэлээд байгаа вэ? За. Ягаад ч би юу н асуугаад байгаа. За үрэлтийн хүч гэхээр төсөөлъё л доо. Нэг юм газрын гадруугаа аваад энэ дээрээ ингээ маста би тавьчих. Маста би тавьчих. Тэгээ нэг ишигээ бүгдээрээ хүчээр үйлчлээд чирчил та. Тэ? Ишиг ингээ чирж байгаа гэж бод. Гэтэл чирөө энэ биеийг чирээд эхлэх юм бол энэ биеийн гадаргуу доор нугаа энэ гадаргуутай шүргэлцэж үрэлцэж үйлчилж байгаа учраас энэ одоо гадаргуун шүргэлцлийн үр дүнд үрэлтийн хүч гэдэг зүйл заавал үүсдэг байна. Тэгэхээр үрэлтийн хүчийг ийшээгээ чигсэн юм гадаргуу хооронд үүсэж байгаа гэсэн утгаар энд зурчил та. Энийг F үрэлтийн хүч гэж бичиж. Үрэлтийн хүч. Энэ үрэлтийн хүчийн дотор нь хоёр байгаа юм. Би та нарт энийг нэрээ төрүүлээд хэлчихлээ. Үрэлтийн хүчийн дотор нь хоёр байгаа ч. Эхнийх нь статик үрэлтийн хүч. Хоёр дахь нь энийг статик үрэлтийн хүч гэж биччихье. Хоёр дахь нь болохоор кинетик үрэлтийн хүч. Статик гэдэг үг чинь өөрөө ерөнхийдөө 50 байгаа төлөв байдлыг хэлж байгаа байхгүй. 50-ны үрэлтийн хүч шиг нэрлэдэг. Кинетик гэдэг нь болохоор зэрэг хөдөлж байгаа үеийг хөдөлгөөнийг хэлээд байгаа тийм ээ. Тэгэхээр гулсхын үрэлтийн хүч гэж нэрлэдэг. Энийг яриа жоохон монголчсон нэршүүд байгаа. Энийхийг нь 50 нэгээд энийг нь болохоор гулсх гэдэг. Гулсхын үрэлтийн хүч 50-ны үрэлтийн хүч гэж нэрлэдэг байна шүү дээ. Энэ хоёрын ялгаа юу вэ гэж? Надад биш дээ. 100 кг масстай бий байлаа гэж бодъё. Шалан дээр 100 кг масстай бий байлаа гэж бодъё. Энийг би миний хөл газар өрөхгүй шүү дээ. Одоо газар өрсөн.
Энийг би түлхэж байгаа юм чи яах вэ? Ишигээ хүчээр үйлчлээд байгаа гэсэн үг те. Түлхэж байгаа юм чи за нэг гараар түлхээ дөө. За нэг гараар ингээд түлхээд урагшаага түлхэж байгаа гэж бодчих л тоо. Тэгтээ шүү дээ. Та нар юу анзаарч ирсэн бол ингээд шалан дээр ч юм уу за газар ч юм уу тавьсан байгаа биеийг чи ингээд түлхэж эхлэхэд анх түлхээд байхад ерөөсөө явж өгдөг те. Хүнд юм. Тэгэд энийг яаж ийж хүрэж байгаа л жоохон хөдлөгчих юм бол гулсаж эхэлснээс хойш түлхэхэд хамаагүй амар болчихдог. Тэгэл нэг хөдлөгчих юм бол учир нь олчтой шүү дээ. Тэгэхээр чамайг анх ингээд түлхэж эхлэхэд ч наа чи хөдөлж өгөхгүй байгаа шалтгаан нь юу вэ гэхээр тэр би газар дээр ингээд тавьсан л байгаа юм бол чамайг түлхэж эхлэнгүүд чи ишиг түлхэж эхлэнгүүд чамайг буцаагаад үрэлтийн хүч зогсоогод байгаа гэсэн. Чиний түлхэж байгаа үрэлтийн хүчтэй чи яг тэнцүү хэмжээний биш ээ. Чиний түлхэж байгаа хүчтэй чинь яг тэнцүү хэмжээний үрэлтийн хүчээр чи ишээ түлхэхэд энэ газар энэ хоёрын хооронд үүсэж байгаа үрэлтийн хүч чамайг буцааж түлхээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр статик тэр үрэлтийн хүч чинь 50-ны үрэлтийн хүч буюу статик үрэлтийн хүч гэж нэрлэдэг байна. Энэ 50-ны үрэлтийн хүчийг давсан цагтлчээ тэр биеийг хөдөлгөж эхэлнэ. За тэгээд хөдлөлөө гэд үрэлтийн хүч байхгүй болчихгоо. Нэгэнт тэр газар чинь байхгүй болчихгоо. Нэгэнт тэр мастер бие чинь тэр газар дээр энэ газартайгаа шүргэлцээд явж л байгаа юм чинь үрэлтийн хүч байж байгаа. Тэгэхээр энэ үрэлтийн хүч болохоро за би энэ бичиж өгье дөө. Энийг ингээл да. Хоёр биеийн хоорондох шүргэлцлээс бий болдог. Тэгээд дахиад нэг онцлог байгаа. Хөдөлгөөний эсрэг чиглэлтэй хүч. Тэгээ ийм хүчийг үрэлтийн хүч гэнэ гэж хэлж болж байна. Ойлгомжтой шүү дээ, тэ? Одоо би ингээд энийг ингээд барьж агаад ингээд түлхэгдсэн чинь яасан? Явж байгаа зогсчлоо шүү дээ. Өөдөөс чи өнгөрч ирж байгаа ямыг зогсоохын тулд чи уртаас нь гарч ирээд хөдөлгөөнийх нь эсрэг л түлхэх ёстой. Яг л тэрнтэй адилхан зүйл үрэлтийн хүчийг хийгээд байна. Яг тэрнтэй адилхан зүйлийг үрэлтийн хүч хийгээд. За тэгвэл үрэлтийн хүч маань үргэлж хөдөлгөөний эсрэг чиглэлтэй байд юм байна гэдгийг эндээс хараад байгаарай. За тэгвэл энэ үрэлтийн хүчүүдийг чи бүгднийг томьёолох хэрэгтэй шүү дээ. Тэгээ чи хоёр өөр төрлийн үрэлтийн хүч байгаа юм шүү дээ. Тавын хувьд айгүй ингийн. 50-ны үрэлтийн хүч. За би энд өөртөө зай гаргачих заяа. 50-ны үрэлтийн хүчийг би S үргээ өччихье. Статик үрэлтийн хүч гэсэн санаагаар нь биччихье. Энэ хүч хэмжээгээр юутай тэнцүү байдаг вэ гэхээр μ S. Энийг болохоор үрэлтийн коэффициент гэж нэрлэнэ. Тэгээ үрждэг нь болохоор нормал хүч. Энэ юу гэсэн бэ? Үрэлтийн коэффициент шүү. Үрэлтийн коэффициент. Түүнд харагдаж байна уу? Харагдаж байгаа юм байна. Энийг үрэлтийн коэффициент гэж нэрлэдэг. За, гулсгын үрэлтийн хүчийг нь болохоор зэрэг би K үргээ биччихье. Кинетик үрэлтийн хүч гэж ойлгож байна. Тэгээ энийг μ K n гэж тэмдэглэе. За, ингэх юм бол энэ хоёр маань хоёулаа n-ээс хамаард юм байна. Энэ чи юу лээ? Энэ шүү дээ. Тэгээд бас энэс хамаардаг гинэ. Энэ үрэлтийн коэффициент гэдэг юмас хамаардаг. Энэ коэффициент гэдэг юм болохоор материалын шин чанар шалтгаалж байгаа. Ер нь бүгдээр энэ үрэлтийн хүч гэдэг нь бодохоор тийм байгаа үстэй. Одоо ингээд энэ ширээн дээр энэ үзгийг тавих нэг өөр эсвэл өөр юм эрзэн тавьж байгаад ингээд түлхэхэд шал өөр үрэлтийн хүчнүүд үйлчлэн шүү дээ. Тэгэхээр материалын шин чанарыг үрэлтийн хүчийг тооцохын тулд тэр үрэлтийн хүч нь өөрөө материалын шин чанараас хамаарсан байх хэвээр. Хоёрдугаарт тулгуураас хэрэг хүч үйлчлээд байгаа юм бэ гэдгээс хамаатай байдаг юм бэ. Вау. Сонирхолтой юм байна тийм ээ. За энэ тухай бүгдээр дараа нэг жишээ бодлого бодохоор харнаа. За. Тэгэхээр ингэх нь статик үрэлтийн хүчний хувьд болохоор зэрэг биеийг анх хөдөлгөж эхлэхийн тулд энэ хүчийг давах хэрэгтэй байна. Энэ хүчийг давах юм бол нөгөө бие чи хөдлөөд эхэлнэ. Хөдөлснийхэн дараа болохоор зэрэг тэр бид үйлчлэх хүч бол энэ хүч байдаг бахнэ. За ингэж ойлгох нь шүү. За хоёул бүгдээр ерөөхдөө бол хэсэг хугацаанд нэлээд л болон бодлого бодох боломжтой боллоо. Ягаад тэгэхээр энэ бидний аягүй сайн мэддэг хүчнүүд байгаа. Энэ хүчнүүдийг төслээд сурчлаа штэ.
За тэгэхээр яах вэ гэхээр нэг бодлого утгаар үзэх үү? Энэ цаасан дээр за энэ үеийн чинь бүгдээрээ бодлого утгаар үзье л дээ. Хангалттай харагдана гэж бодож байна. За ингэнэ. Бүгдээрээ нэг биед хүчээр үйлчлэе. Нэг биеийг бүгдээрээ хүчлээд хөдөлгөе л доо. Яа энэ зураг ямар ч олон зурчтай тий. За энэ мастай бие маань байгаа. За энэ биеийг би ийшээгээ чангайнаа. F хүчээр үйлчлэе. За би нэг нь яг чангааж байгаа гэдэг санааг энэ массынхын төвөөс нь ахуулаад ингэ зурчих. Энэ F хүчнийх нь хэмжээ нь юу юм бэ гэсэн чинь 100 ньютон байг. Энэ би чи масстай байж таараа. Масс нь нэг 2 кг байг гэж бодъё. Тэгээд энэ би энэ гадаргуу дээр байгаа юм чинь энэ гадаргуу энэ бие хоёрын хоорондох өрөлтийн коэффициентийг нь болохоор би μ k-гаар бичиж байна. 0.1 гэж бичиж. μ k-гаар бичиж байна гэдэг чинь энэ биеийг би хөдөлгөөд байгаа гэж ойлгоо шүү. За энэ биеийг маста бие тавиад ингээд чирээд хөдөлгөөд байгаа гэж ойлгоё. Тэгээ би нэг 100 ньютон хүчээр татаад хөдлөхөд биш үү те. 100 ньютон хүчээр татаад хөдлөхөд яг миний зүгээс гарч байгаа хүч нь 100 ньютон байж болох ч гэсэн те. Буцаагаад энийг нэг өөр хүч чангаагаад байгаа шүү те. Тэгэхэд одоо бид нэг ихэд байгаа байхгүй. Энэ хүчээ өгцөн, масса өгцөн, өрөлтийн коэффициентийг өгцөн. Тэгээд би та нараар олуулах гэдэг юм болохоор хурдтгал олуулах гэдэг юм. За энийг өгүүлбэр болгоё л доо. мастай бит. За нэг тухайн гадаргуу дээр байгаа мастай бит 100 ньютон хүчээр үйлчилсэн болол би өгүүлбэр буруу хэлээд байна. 2 кг масстай биеийг гадаргуу дээр тавьжээ. Дараа нь энэ биед 100 ньютон хүчээр үйлчлэхэд ямар хурдтгалтай болсон бэ? Масстай бие болон гадаргуун хоорондох өрөлтийн коэффициент 0.1. Кинетик өрөлтийн коэффициент 0.1 гэд өчлөө гэж бодъё. Кинетик өрөлтийн коэффициент гэж болно. Эсвэл гулсгын өрөлтийн коэффициент гэж болно шүү дээ. За тэгээд одоо тэгэхэр чинь би энэ бид үйлчилж байгаа хүчнүүдийг хамгийн түрүүнд зурх хэрэгтэй. Энэ би ийшээгээ F хүчээр чангаагаад байгаа юм байна. Өөр үйлчилж байгаа хүч гэвэл энэ чинь доошоо хүндийн хүч гэсэн юм байж байгаа. Доошоо татаад байгаа. За энэ тулгуураас нь дээшээгээ буцаагаад нормал хүч гэдэг юм чинь түлхээд байгаа. Тэгэд энэ гадаргуу бие хоёрын хооронд нь энэ өрөлтийн хүч гэдэг зүйл үүсэж байгаа. За би энэ өрөлтийн хүчийг нь яач энэ хүчнүүдээ бүгднийг нь эндээс хулаад зурцсан юм чи ийшээгээ харуулаад энэ дээд талаас нь аваад зурчих л та. Тэгэхээр ингээд бодоод үзэхээр ийм дөрвөн хүчний үйлчлэл байгаа юм байна шүү дээ энэ бие дээр. За одоо тэгээд нэг хүчнүүдийг чи яах юм? Ньютоны 2 дугаар хууль ёсоор энэ хууль ёсоор хүчнүүдээ бүгднийг ингээд вектор хэлбэрээр нэмэд бичих хэрэгтэй. N нэмэх нь F би нард зөв тойроод бичлээ. Нэмэх нь mg нэмэх нь F үрэлт тэнцүү ma. Энэ бол ньютоны 2 дугаар хууль. Бид үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэр нь тухайн бие массыг хурдтгалаар нөлөөлсөндөө тэнцүү байх ёстой. Тэгээ энэ хүчнүүдийн нийлбэрийг чинь тэнцүү үйлчлэгч хүч буюу нийлбэр хүч гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Бид олон хүч үйлчилж болно. За одоо тэгээд эндээс цаашаа бүгдээрээ вектор хэлбэр өчсөн байгаа тэгшгэлийг бодглоо. Заавал эхлээд порицлох ёстой. Порицлно гэдэг маань чиглэл өгж жогоод чиглэл тооцоод нэмэх хасагтныг сонгох ёстой гэсэн үг. За тэгвэл ингээ би энэ биеийн хөдөлгөөнийг порицлж бичихийн тулд яах вэ гэхээр нэг тэнхлэг авчээ. За энэ дээшээгийн нь болохоор зэрэг y тэнхлэг гээд хэвтэй тэнхлэгийг нь болохоор x тэнхлэг гээд тэнхлэг авчээ. Тэгээд y тэнхлэгийн нэмэх y чиглэлийн дагуу байгаа хүчийг нь y-гээр аваад сөрөг чиглэлийнх нь дагуу байгааг нь сөргөөр аваад x тэнхлэгийн y чиглэлийн дагуу байгааг нь y-гээр аваад x тэнхлэгийн эсрэг буюу сөрөг чиглэлийн дагуу байгааг нь сөргөөр аваад биччихнэ гэсэн. Ингэж байж би зүг чиг тооцож чадчих байгаа байхгүй юу? За тэгэхээр y тэнхлэг дээрх порицийг бичиж y тэнхлэг дээрх порицийг бичнэ гэхэр чинь одоо энэ n гэсэн хүчийн y тэнхлэг порицийг харна гэсэн.
Энэ y тэнглэгийн y чиглэлийн дагуу байгаа хүч байна. Тэгвэл би энийг тэмдгийг нэмэхээр авчна. Нэмэх. F-ийг харъя. F гэдэг чинь y тэнглэгтэйгээ 90 градусын өнцөг үүсгэсэн байгаа ийм вектор байна. Ийм векторын проекц нь тэг байдаг. За, NG болохоор y тэнглэгийн сөрөг тэнглэгийн дагуу байгаа хүч байна. Тэгэхээр энэ хүчний проекц нь хасах NG болно гэсэн үг. F үрэлт нь болохоор y тэнглэг дээр би проекцлж байгааг анхаараарай. Би энэ тэнглэг дээр л проекцлж байгаа шүү. Y тэнглэгийн дагуу проекцлоход F үрэлт нь бас 90 градусын өнцөг үүсгэсэн байгаа учраас энийг нь тэг гэж үзэж байгаа гэсэн. Тэнцүү одоо би m a-тай тэнцвүүлэх хэрэгтэй.